2000 онд нээлттэйсэн стоп мошн бүтээл Coraline ямар ч хэрэгцээгүй орчин цагийн классик бүтээлүүдийн нэг. Зохиолч Neil Gaiman ижил нар зохиолоос сэтгүүлсэн энэхүү бүтээлийг Henry Selick найруулж, production компаниар нь Laika Studio ажилласныг бүгдээрээ мэдэх бах. Гэхдээ бид энэхүү бичлэгээрээ найруулагч Henry Selick болон Laika Studio-ийн талаар ярихгүй. Neil Gaiman-ы бэлгийн хүчирхийллийн асуудлыг ч дурдахгүй. Зөвхөн Coraline гэх анимашн болон туужийн талаар ярих болно. Энэ бүтээл хэдийгээр хүүхдийн туужаас сэтгүүлсэн хүүхдийн киноч гэлээ бүтээлч байдал, хүүхдийн гэмээргүй айц автуулан үйл явдал зураглалаараа үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг. Ер нь бол дан хүүхдэд чиглэсэн бүтээл гэхэд хэцүү. Нэмэд үзэгчид энэхүү бүтээл дээр маш олон янзын таамаг, теори, анализ гаргасан байдгаас олон талаас ярилцаж мэтгэлцэж болохоор маш өргөн цар хүрээ бүхий утга агуулгатайг харж болно. Гараад 16 жил болчихсон учраас бараг байж болох бүхэл өнцгөөс нь эцсийн бүрээр нь интернетэд тайлбарлчихсан гэхэд хэлцдэггүй. Тиймээс өнөөдрийн бичлэгээр Halloween-ы баяр төхөж буй холбогдуулан Coraline гэх бүтээлийн талаар түүнээс яг юуг ойлгож болохыг өөрийн өнцгөөс ярьцгаая. Halloween гэснээс Христийн шашинтай барууны орнуудын энэхүү баярыг дэлхийд даяараа маш өргөн цар хүрээнд тэмдэглэдэг болжээ. Үүний нэг жишээ бол манай Монгол улс. Сүүлийн 10 жил чихэр ахвар хаалга тогших хүүхдүүдээс эхлээд төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд болдог болсон байна. Харин та бүхэн энэ жилийн Halloween-аар ямар арга хэмжээнд очих шийдээгүй бол Look TV-гийн зохион байгуулж буй Haunted House event-д очоорой. Энэхүү ивент нь 10 сарын 31, 11 сарын 1 болон 2-нд 3 өдрийн турш циркийн баруун талд байрлах Passage төвд аим шин кинонд орсон юм шиг мэдрэмж өгөх юм. Хэрвээ та бүхэн тикет авах бол description дээрх линкээр ороорой. Neil Gaiman-ы бичсэн зохиол, Henry Selick-ийн найруулсан кино хоёрын хооронд өгч буй мэдрэмжийн хувьд бараг ялгаа байхгүй. Гэхдээ хэд хэдэн чухал өөрчлөлтүүд бий. Номон дээр Coraline-ы үйл явдал илүү бараан, готик, гол дүрийн ганцаардлыг маш тод харуулдаг бол кинонд үүнийг арай зөөллөж, фэнтези уур амьсгалтай хослуулсан. Номонд Coraline муурнаас өөр хажуудах хөнгүйгээр цор ганцаараа өөр тохиолдсон аимшигтай явдлыг туулдаг бол кинонд YB гэх дүрийг нэмж, Coraline болон үзэгчдэд тань нэмж илүү сонирхолтой болгосон байдаг. Тиймээс кинон дээр Coraline арай сахилгагүй, эсэргүүц юм шиг байдаг бол номон дээр илүү дуу цөөтэй, ганцаараа бүхнийг болгоод сурчсан, зоригтой дүрээр бичигдсэн. Гэхдээ Henry Selick-ийн бүтээсэн стоп мошн үндсэн чиг баримжаагаа огт алдаагүй, цагаан дээр хараад бичигдсэн текстийг хамгийн төгсөөр кино уран бүтээл болгож чадсан адапташн. Дөрүүдийн дизайн, уур амьсгал, production хийцгээд бараг л төгс гэхэд буруудахгүй. Магадгүй Henry Selick найруулаагүй, Laika Studio-ийн гайхалтай production үгүй бол энэ бүтээл одоогийн шиг өндөрөөр үнэлэгдэхгүй байх боломжтой. Тэгвэл ном, кино аль алин дээр нь харуулсан хамгийн том хоррор бол бодит ертөнц ба нууцлыг хаалгаар дамжин орох Белдамын бүтээсэн нөгөө ертөнц. You're just in time for supper, dear. Гэхдээ Белдамын үзшгүй мухад төрөх товчин нүд гэх мэт зүйлс үүний ердөөл нэг жижиг элемент нь. Джонс гэр бүлийн нүү очиж буй байшин, тухайн орчинг, өөрөөр хэлбэл бодит ертөнцийг бүүдгэр саралцсан хүйтэн өнгө муутагаар дүрсэлдэг. Гэхдээ энэ бүхэн зөвхөн Coraline-ийн өнцгөөс гэдгийг бид санах хэрэгтэй. Тэрхүү өнгө муутай ертөнцид хамгийн өнгөлөг зүйл бол цэнхэр үстэй, шар борооны цувтай Coraline. Түүнд ихэндээ бүх зүйл таалагдаагүй. Нүүж утсан байшин хамт амьдрах хатагтай Spink Forcible нар мөн циркийн улган сурагч Ноён Бобинский гээд бүгд Coraline-ийн нэрийг буруу дуудана. До свидания, Caroline. Coraline. YB хүртэл ихэндээ түүний нэрийг буруу дуудаж, нэмээд олон мэрснээс олж Coraline-ийн дургүйг хүргэсэн байдаг. Харин аав хоёр нь хоёулаа үргэлж завгүй, түнд цаг зав гаргадаггүй, анхаардагчгүй. Гэхдээ Coraline ганцаараа ч хамаагүй гадаа гарч цэцэрлэг түрээлэн цагийг өнгөрөөхийг хүснэ. Гэвч ээжийнх нь хэлэх үг No, Coraline, rain makes mud. Mud makes a mess. Харин орой хоолнд идэх аавх нь хийсэн хоол бол Coraline-ийн хамгийн их үз яддаг зүйл. Уг нь бол ээжигээ хоол хийгээсэй гэж тэр хүсдэг. Why don't you ever cook, Mom? Гэтэл Coraline хаалгыг онгойлгож нөгөө гэртээ очих үед бүх зүйл адилхан юм шиг боловч илүү дээр түүний хүссэн бүхэн байдаг. Хуршууд нь бүгд л түүний нэрийг зөв дуудаж, сонирхолтой үзүүлбэр үзүүлж түүнийг хөгжөөн, ээж нь орой бүр хоол бэлдэж, идэж уухыг хүссэн бүхэн ширээн дээр нь байна. Тэд хамтдаа хөгжилдөж, зугаацаж, хамгийн гол нөгөө аавч хоёр нь бороотой байсан ч гадаа гарч тоглохыг зөвшөөрдөг. Perfect. Hide and seek in the rain. What rain? Бодит ертөнцид бүх зүйл саарал хүйтэн байсан бол энд эсэргээрээ өнгөлөг, дулаан мэдрэмжийг ихэндээ төрүүлнэ. Байшингийн дэрэгдэх шороо тоос, үгсэн модноос өөр юмгүй цэцэрлэг, энд бол өнгөнгийн цэцгээс алгалсан хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэг. Бүр түүний өрөө хүртэл тэр чигтээ үзмэн ягаан өнгөтэй. I like it. Энэ бүхэн Coraline-ийн хувьд төгс ертөнц байсан ч бүхнийг ойлгож ухаарахын хэрээр эсэргээрээ бүх зүйл Белдамын өрх гэдгийг ойлгоно. Белдам ч өөр аалзан төрхтэй шулам учраас энэ бүхнийг яг л торон дотор өгөөш өрхтөн оруулж буй аалзтай адил төлөөлүүлж харуулсан юм. Яг үүндээ хүссэн бүхний авах төгс ертөнц гэж үгүй.
Үүнийг Caroline өөрийн жинхэнэ эцэг эхээ алдаж маш их ганцаардлыг амссан хойно л ойлгосон юм. Номонд 3 хүүхдийн сүнсийг хаах аялалдаа дээд айлын галзуу үгний дүрэмэлтэй ярилцах үеэр Caroline ингэж хэлсэн байдаг. Би юу хүснээ авахыг хүсэхгүй байна. Үнэндээ хэн ч тэгж хүсдэггүй юм. Хүссэн бүхнээ авдаг бол түн шиг өтөртэй зүйл хаана байх вүлээ? Бас ямар ч утгагүй. Үүнтэй адил хүссэн бүхнээ авсаар байвал эхэндээ бүх зүйл сайхан юм шиг санагдах ч угтаа бол хамгийн удгартай утгагүй зүйл. Нэг талаараа хүний хүсэл гэдэг хязгааргүй. Харин тэрхүү хүсэл хорон муу санаатны хувьд хамгийн амархан зангуулж хуурдаг. Caroline-ийн хүссэн бүхнийг байлдам Google-дэгээр дамжуулан харж өөрийн бүтээсэн ертөнцийн занг болгон ашигласантай адил. Хэрэг авч байгаа бол хариуд нь өхөл өстой. Хүссэн бүхний хэдийн хэмжээгээр аавн төдий чинээ төлөөс төлнө. Энэ бол хорвогийн зам. Харин Caroline-ийн хувьд өгөх зүйл нь нүдэндээ товч чадаж нөгөө ертөнцид үр төрөгдөх байсан. Энэ ч өөрөө нүдийг нь сүнсээр төлөөлүүлж, сүнсээ хэн нэгэнд худалдаж, өөрийнхөө бусдын нүдээр харж бодож амьдрахыг илэрхийлсэн. Gave all that we asked, yet we still wanted more. So we let her sew the buttons. Тэгвэл жинхэнэ амьдрал, жинхэнэ хайр төгс байх албагүй, байх ч боломжгүй. Харин төгс мэт харагддаг. Хүссэн бүхнийг чинь өгдөг зүйл хамгийн аюултай хурам эхлэлт. Яг үүндээ бид өөрийн мэдлгүй яг л Caroline шиг бодит болон хэн нэгний бүтээсэн төгс ертөнцийн дунд төөрч ганцаардаж үлддэг. Магадгүй тэр төгс ертөнц өөртөө тавьсан хатуу шаардлага, хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах, бусдыг даган дуурайх, эсвэл бүр сошиал медиа гээд юу ч хийж болно. Чи амжилттай байх ёстой, эрэгтэй хүн, эмэгтэй хүн юм байх ёстой гэх мэт хэн нэгний зохиосон хурамч төгс ертөнц одоо цагтвал хаасайгүй. Гэхдээ яг өөрт чинь заяасан, яг одоо урд чинь байгаа төгс бус амьдрал ямар үн цэнтэй вэ гэдгийг бид төдийлөн анзаардаггүй. Харин Caroline энэ бүхнийг ойлгож, ухаарч, түүнийхээ төлөө зоригтойгоор тэмцэж чадсан. Caroline эцэст нь Beldamаас мултарч, жинхэнэ гэртээ очиж чадсан. Гэхдээ Beldamыг ялан дээсэн гэхээсээ илүү төгс зүйл гэж үгүй гэдгийг ойлгосон учраас. Өөрийн хүслээ, бусдын бүтээсэн худал хуурмгийг ялсан учраас. Тиймээс Caroline гэх бүтээлийг биелээ хувьдаа том болох хорвоо ертөнцийн үннийг хүлээн зөвшөөрөхийн тухай кино гэж боддог. Энэ үйл явдал болох үеэр Caroline 11 настай байсан. Өөрөөр бол шилжилтийн насны эхэлчихсэн, жаахан хүүхдээс өсвөр нас руу шилжиж байсан үе. Эхэндээ Caroline бүхнийг хүүхдийн нүдээр харж байсан бол өөрт нь тохиолдсон зүйлсээс болж бүх зүйлийг ойлгож ухаарч, арай өөр өнцгөөс харж эхэлсэн. Өөрөөр бол төгс бус амьдралтайгаа үнэнтэй нүр тулсан. Том болно гэдэг зүгээр нэг нас нэмэх биш. Харин хорвоо ертөнцийг боддоор харж эхлэхийн хэлбэр. Энэ нь хүн бүр алдаа гаргадаг гэдгийг, хайр хүртэл өвдөлт дагуулдгийг, ад жаргалыг хэн нэгний өсөн зүйлээс бос өөрөө бүтээх, толон дараад өөрийнхөө алдаа дутагдал давуу тал хоёуланг нь хүлээн зөвшөөрөх чадвар. Нэг гэсэндээ өөрийгөө танин мэдэх. Ном дээр YB-ийн дүр байдаггүй учраас Caroline хар мууртай илүү их ярилцаж, хамтдаа цагийг өнгөрөөдөг. Харин Caroline хар муурнаас нэрийг нь асуух үед ингэж хариулдаг. Муурт нэр байдаггүй юм. Хүмүүс та нар л нэртэй байдаг. Ягаад гэвэл өөртөө хэн гэдгийг мэддэггүй. Харин бид бол өөртөө хэн гэдгийг мэднэ. Тиймээс нэргүй байдаг. Caroline бодит ертөнцөд яагаад бүх зүйл таалагдахгүй байгааг өөрөөсөө асууж, өөрийгөө таньснаар нөгөө ертөнцийн худал хуурмыг ойлгож, бодит ертөнцөө буцаж чадсан. Өдөр бүр худал хуурмыг үгээр магтах, Beldamын дүрэмэл ертөнц бус, хүссэн байлыг нь эцэст нь аваад л өчгдөг, төгс бус жинхэнэ эцэг гэх нь өөрт нь ямар үнцэнтэйг тэр ухаарч чадсан. Эцэст нь хэлэхэд зохиолч Neil Gaiman Caroline туужахын эхлэлд Английн зохиолч J.K. Chesterton-ийн нэгэн ишлэлийг оруулсан юм. Луу байдгийг өгүүлэхдээ бус, харин лууг ялж болохыг үзүүлэхдээ үлгэр үннээс ч илүү юм гэсэн байдаг. Үнэн гэдэг өөрөө төгс бус амьдрал юм бол лууг ялж болно гэдэгт итгэл нь өөрөө түүнээс ч илүү зүйл. Тиймээс тэрхүү итгэлээ битгий алдаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.